Тэг хүнд ганцаархнаа байх хэрэгцээ илүү өгдөг. Нөгөө main cave гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ эсчүүдийн. Бид нар өөрсдөө нэг юм ганцаархнаа ийм агуу дотор хийжээж тайвширдаг шиг. Тэнд юу хийгээд байгааг ихтэй хүмүүс тэнд төвлөрч идэг. Тэнд ингээ места болцсон байсан ч тэрийг эргээд цэгцлэх гээд гүн төвлөллийг хийж идэг. Тэр нөгөө ихтэй хүнийг эргээд тэр агуугаасаа гарахад имэг цэгцтэй болгоо гаргаж идэг. А эсвэргээр нөгөө хамаг юм ингээ места болцсон сууж байгаа хүний дотор ямар байгааг сэтгэл хөдлөлийн докторгүй асуудалтай. Тэгээ тийм тохиолдолд орвол бид нэр өөрсдийгөө тэр нэг main cave дотооддоо яг тэр одоодоо байх арга ухаан бясалгалч гэдэг юм уу? Йогч гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар бид нар майнда яг одооддоо навчлах хэрэгтэй. Тэгвэл нэг майнд чинь өөрөө асар олон зүйл ингээ сарниж чаддаг юм байна л да. Зүгээр нэг бодол ирэнгүүтээ ингээ хөтлөөд аваа явчихдаг. Ажилтнаа очиж доо гэж явж исэн чинь би нэрээ доор угаалгаасаа цамцаа авах юм биш тэгээ нөгөө цамцлуугаа явж исэн чинь ихнэр нэрээ хүүхдийн тэмдэглэлийн дэвтэг аваарай гэсэн ингээ майндыг бол ингээ нөгөө харин зүгээр ямар тохиолдолд мэрэгжлийн хүн дээр хандах ёстой вэ гэвэл нөгөө тэр бодол мэдрэмж айдсууд хяналтгүй болоод өөрөө зохицуулах боломжгүй нөхцөл байдал гэж үүдэг.